Сүүлийн мэдээлэл надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Санаа хүүхдүүдэд үл мэдэг цэцэг гоотхон нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочноо танилцуулъя. Эрдэм байдаг 3 настай. За манай эрдэм байдаг чинь тэмцэлцсээр байгаа сая бичлэгт орж байгаа тий. Харин тийм. Яалаа сая. Юу Тэгснөө эрдэм билгээ. Гэсэн үү. Би төрүүлж харнаа гэсэн үү. Миний өчиг хэдэн настай гинэ алуу хэлдэ. 3 билүү 7 билүү эрдэм билгээ. Үйлснөө сая үйлээгүй юу? Юу гэж бодож байна? Одоо ярихгүй бол одоо ани нь ороод ирэх шүү. Хоёулаа хурдан яри заа юу. ичээд ах шүү. Ичээгүй. Манай эрдэмэлчдэг ичдэг жижиг гар штэ. Ста мандаг ярьдаг ахгүй юу? Хүй, миний өчиг нэрэ юу яаснуу сая? Нөгөө цэцэрлэгт явж яснуу яваагүй лүү? Байсан уу цэцэрлэгт байгаагүй юм уу? Эрдэм бэлгээ ярихгүй болохоор чинь анаа нь орж ирд. Эн чинь эрдэм бэлэг ярьж чадахгүй юм. Тэгвэл би орлоо гэж тэгвэл хоёлоо баларлаа шүү. За юу. Хоёлоо тэгвэл нэг шүлэг уншичтэй хөө. За ямар шүлэг унших юм нөхөө? За уншаарай. Анагийн юу нэ? Ана дахиад чангал. Юу гэнэ? Анаа эхлээд орно. Миний хөө айдсан юм уу? Анигийнхаа дараа орёо бодцсон юм уу? За яа тэгээд хоёлаа одоохондоо жоохон ярьж бэлтжилээ заа юу. Анаа эхлээд ороорой заа юу. За одоо хоёлаа бэлтжилээ. Миний хүү ямар дуу дуулах вэ? Мама наашир мэдэх үү? Ямар дуу мэдхий? Шүлэг мэдэх үү? Юу мэдх юм тэгээд? Ансаг мэдэх үү? Ансаг мэдэх үү? За юу хэлмээр вэ хоёлаа? Өнкрөөш гэдэг үлгэрээ ярьчихдэх үү? За, яаж эхэлтий мэдэх үл мэдхэ. Өнгөрөөс чи ямар амтан байдаг лээ эрдэм бэлгээ? Ямар хоёул амин анад үзүүлдэ ингээд гараараа. Ямар амтан байдیں۔ Өнгөрөөс гэж? Туулаа юу? Туулаа өнгөрөөс гэж юу? Үгүй баха. Тэр чи яга өнгөрөөс чи яга нөгөө нэг эхлээд юу яадаг үсттэй. Нөгөө нэг эмээ өвөө хоёр нөгөө юу ийгээ боо ийх гээд мөн үү? Тэгсэн чи яалаа? Өнгөрөөж явцсан. Өнгөрөө явцсан. Тэгэнгүүтээ өнгөрөөш гэдэг нэрт болцсон тий. Тэгээ юу гэж дууллаа? Эмээ өвөө хоёроос яасан блэ? Зүхтаа чадлаа би гэдэг лөө. Тэгсэн чи замд нь хин таардаг үлээ? Туулаа таардаг. Тэгэхээр нь туулаа юу гэлээ? Юу гэж хэллээ өнгөрөөшийг харчаад? Ямар юу гинэ? Ямар амттай боо бэ? За тэгсэн чи юу гэсэн? Чанга. Бүр чанга, дахиад чанга. Бүр орилоод хэлдэ. Намааг битгий дээч гэ хэлдэ. Бүр чанга. За дахиад намааг битгий дээч гэж. Юу гэж хэлсэн гинэ? Намааг битгий дээч гэд. Тийм, тэгж хэлсэн те. Тэгсэн чи юу гэлээ туулаа? Би чамайг иднэ гэл үгүй лүү. Юу гэж хэлсэн? Өнгөрөөж зүхтаагаа явт. Намаа бити идэж гिचээ зутаага явцсан юм уу? За. Тэгээд дараа нь яасан нөгөө чи туулаад гисэн чинь хойноос нөгөөгд гүцээгүй тий? Тэгээд дараа нь хинтээ таарсан? Чонтой. За тэгээд чонтой юу гэж хэлсэн? Чанга яна сонсохгүй юу нэ? Юу гэнэ? Ямар амттай боо. Чанга л миний хөө. Тэгвэл анигийнхны чихэн сонсохгүй байгаа байхгүй юу? За тэгээд тэгсэн чи юу гэсэн? Өнгөрөөс тэгэхээр нь юу гэлээ? Чанга би сонсохгүй. Бити даач. Намаа бити идэж гисэн юм уу? За тэгсэн чинь чон яасан? Бас яасан. Хөөс нүггүй юу? Зүхтаагаа явцсан. Өстө сэргэлэн юм а тий. За тэгээд дараа нь яасан? Баагаа чи ямар амтан байдаг лээ үл мэдхэ? Нүг урд шүдтэй тэгээд нөгөө нэг амар хомстой маа. Ийм томс хомстой тэгэнгүүтээ ингэдэг ш. Хөрөн баага. Ингэж дуугадаг. Майх штэ нэрэ. Ингэж явдаг бүр юм майх. Хөрөн баага гэдэг тий. Тэгээд таарсан чинь өнгөрөөш яасан бол? Намайг бити даач. Намайг бити идэж гэсэн. Тэгсэн чинь баага юу гэсэн? Эдэнтэй гай өнгөрөөш ван гэсэн. Тэгсэн чи яасан өнгөрөөш? Намайг бити даач. За тэгээд юу болов? Тэгээд зүхтаагаа явт. Бас зүхтаацсан уу ямар сэргэлээ юм бэ энэ өнгөрөөш одоо. За тэгээд дараа нь яасан? Тэгээд дараа нь юу болов? Тэгээд дараа төвлөө. Тэгээд дууссан юм уу? Тэгээд дараа нь үнэгтэй таарсан. Үнэгтэй таарсан. Үнийг ямар амтан вүлээ? Хурдан. Тэгээд ийм өнгөтэй тий улаан шаргал өнгөтэй тэгмэт ингээд зэлтэй.
Тэнгүүд ингэж за замаа чи яав гингүүд шууд авцдаг юм. Ингэнгүүт сайн үл мэдхээ. Сайн эрдэм бэлгээ гэдэг тийм үнэг те. Тэгээд ингэдэг Хотлаагасаа ингээ сэргэлэн. Тэгсэн чи яасан өнгөрөөш таарад юу гэсэн? аваа битэж. Бас л тэгсэн үү харангуйта намайг битээ ч гэсэн үү. Тэгс чинь үнэг юу гэж байна? Үнэг юу гэсэн? Гүүгээгүй юу? За тий яач юу яага гүйсэнгүү? Дахиад өнгөрөөс зутаацсан юм уу? Хин? Өнгөрөөшийг үү? Яагаад идчихв тэр чинь бус том баавга хүртэл идчих чадахгүй байгаа чинь яагаад үнэг идчихв? Үнэг яасан? Залтай байсан. Юу гэж хэллээ? Үнэг залтай. Тий, яасан мэлээ? Чи ямар гоё дуулдсан бэ? Миний хамар дээр гарч ирээд гоё дуулаадах тийхүү гэсэн чинь өнгөрөөш яалаа. Харан дээр нь гараад Хамран дээр гараад дуугаад болцсон те юу гэж дууллаа. Хөрхөн өнгөрөөш би чинь имээ өгөөс сутасан. нөгөө дугаад дуусдаг. Хап гэдэг. Хап гэдэг. Харан дээр Тий, ап гэдэг те. Тэгээд ийм за үнэг чи ийм залтай идэг ах нь штэ. Тэ? Чи үнэгийг харсан уу ер нь? Үнэгийг хараагүй юу? Өнгөрөөшийг харсан уу? Хараагүй. Тэгээд баавга чоныг харав уу? Хараагүй. Харсан амтан байна уу манай эрдэм бэлэгт ер нь? Ямар амтан харсан? Тэгвэл туулаа харсан. Туулаа хаана харсан минийх үү? Нөгөө хамгийн урд харсан. Тийм үү? Хөөе чи муур харсан уу нэрэ? Хараагүй. Нөгөө юм гоё. Тэр үлгэр дээр ч байхгүй л дээ зүгээр амьдрал дээр харсан уу муурыг? Хараагүй. Нохоо хараагүй юу? Хараагүй. Ямар сони юм бэ? Чи нохоо харсан уу мэдхээ? Дөндөө. Бүр харах байтугай яасан бilé? Хадуулах гэдсэн. Гүй тижээсэн бидтэй чи. Ямар нохоо тижээлээ бүр? Мило. Мило гэдэг нохоотой байсан шүү дээ. Манай үл мэддэг. Тэгээ яацлаа? Зарцсан уу? Яаж байгаа юм бэ за? Манай дүү амттай юм уу? Тэгээ хордлогон дараа тэгээ тэр нэг имчилж өгөө. Тэгээ тэр имчин дараа зарцсан. Нөө тэгсэн үү? Тижээ чадахгүй юм шиг байна уу? Чадна. Амтэн тижээг чинь тийм амар биш байгаа юу? Тийм тэрий чинь бас зөв хооллох ёстой, зөв арчлах ёстой. Миний амтэн тижээхүүгүй юу? Манай гэрдний амтан байдгүй дээ. Байдгүй юу? Ямар ч амтан байхгүй юу? Танаа гэрт юу хин байна? За, эрдэм бэлэг байна. Өөр хин байна? Дүлгөнө байна. Өөр хин байна? Амгалан заяа. Амгалан заяа гэж хий миний үгүй. Ана. Ванда. За, өөр хин байна? Халууна гэж хий. Манай ээж нь байна. Ингээ та дөрв байгаа юу? Өөр хүн байна уу? Байхгүй. Тэгээ та дөрвөлээ л байт юм байна те. Манай гэрд бүрцэг байдгүй л дээ. Хин байдгүй л дээ? Ах байдгүй л дээ. Ах байхгүй. Игч бол байгаа те. Дүлгөөнөө игч нь те. Та хоёр тэгээ тоглож гин үү? Тоглоом тоглож гин үгүй юу? Дүлгөөнөө та хоёр зодолж гин үү эсвэл? Үгүй юу? Тэгээд чи ганцаараа л тоглолт юм уу өөртөөгөө? Юу тоглох уу? Нөгөө арцгар тоглоомоор тоглодог ганцаараа. Арцгар тоглоом. Тэр ч одоо яадаг арцгар тоглоом байдаг вэ? Ийм арцгар амт юм уу? Эсвэл юу юм? Ийм болов. Ийм мангас юм болов? Үгүй. Арцгар тоглоом гэхээр ямар тоглоом бэ дээ? Ана гэр тоглоом байдаг. За. Тэгээд тоглоход гоё юу? Сонирхолтой юу? Дүлгөөнөө яагаад арцгар тоглоомоор тоглодгүй? Угаанамын барбит тахгүй. Нэрээд нь штэ барбит л дуртай. Чи тэгээ барби тоглохгүй байсан. Би барбийн дурггүй штэ. Яагаад? Барби чи хөөрх штэ гэл. Би барбийн дурггүй. Тийм үү. Арцгар тоглоомд л дуртай юм уу? За. Шүн унтахтаа тэгвэл чи арцгар тоглоомоо тэрвэрэд дүлгөөнөө нь барбига тэрвэрэд унтдаггүй. Чи тэ хинтээ унтдээ? Аавтайгаа. Дэлгөөнөө болохоор ээжтэйгээ. За чи даавтайгаа унтахтаа үлгэр ярьж өгч гин аав нь чамд? Үгүй. Яагаад ярьж өгөхгүй вэ? Нөгөө хүүхдүүр аав нөгөө инээд дүү ярихдаа шинтгэнтэй. Инээдтэй үлгэр ярихдаа яадаг гинэ? Инээд дүү ярихдаа шинтгэнтэй. Шингэнэлтэй. Ширтгэндээ. Тэр нь шилтгэн гэж байгаа юм уу? За. За инээдтэй үлгэр гэж ямар үлгэр өгдөө чи юу гэж бодож байна? Ингээ хүний ингээ инээлэгдэг. За би тэгвэл инээдтэй үлгэр ярих уу? За.
Гэхдээ урдын цагт Эрдэм бэлэг дөлгөөн гэдэг эгчтөө хоёр байж гинэ. Тэгсэн чинь тэр хоёр үлмийн цэцэг отгон гэдэг нэвтрүүлэгт бичлэгт орох гээд хүрээдэрч гин л дээ. Тэгсэн чинь ингээл Ариуна их чинь үл мэдэх хоёр нь ингээл за нэвтрүүлэгтээ ороор одоо хэн орох вэ гэдгсэн чинь Дөлгөөнө би оръё гэдгсэн. За тэг гэдгсэн чинь Эрдэм бэлэг гэт үлсэн те. Тэгсэн чинь үе Эрдэм бэлэг яач юу гэж би орноо гиснэ. Тэгээд тэгсэн Эрдэм бэлэг яасан? Орцоо. Дийлцсэн байж тээ тий. За. Энэ хөгжилтэй үлгэр мөн байна уу? За. Харин ихчээ. Манай хутгуу шинэ хот олно. Гэрээсээ тэгтээ нүүж байгаа. Тэгээд нүүчээд жоохон байж байгаа. Тэгээд их чинь хаавна. За болж. Их чинь дүүдээ юу гэж хэлдэг вүлээ? За шинэ нохоо муур авбал яагаараа гэж хэлдэг вүлээ? Бас сешн арчлаарай. Гүү. Тэрнээс өмнө хамгийн эхлээд авахаас өмнө яагаараа гэдэг лээ? Нохооных нь номыг уншаарай. Зүйтэй. Номыг нохоог яаж арчлах уу? Нохоог яаж хайрлах уу те? Яаж хооллох уу гэд энийг бүгдийг нь уншиж мэдчихэд дараа нь Нөгөө ясан дуртай шүү дээ. Юун дуртай? Ясанд. Ясан дуртай яг үнэ. Тэгтээ хамаагүй яс идэж болдгоо мэлээ бас тий? Жижиг нохоо бол бүр идэж болохгүй тийм үү? Жижиг нохоо бол жижиг нохоо бол ийштэй нөгөө нохооны хоол идэн тий? Би нөгөө нэг нохоо тижээжсэн болохоор яах хэвээр мэднэ. Тийм миний үчи сайн мэднэ. Одоо тэгтээ хамгийн гол нь хамаагүй хоол өгж болохгүй гэдгийг ойлгосон тий? Хоолыг нь бол би өгөхгүй байна. Тэг болол өштэй дахиж битгий зараарай. За юу. Нохоо чи өөрхөн амтын ингээ бас эзэн мэзэндээ дасан штэ. Тэгээд ингээд өөр тийш явчихаар чи нэг хэсэгтээ хүнд мэддэхгүй ч гэсэн яах вэ? Манай үл мэдхийгээ санаад байна гин штэ. Тийм биз дээ. Үл гинэ. Мэлэшт найз охинд олцсон. За бол. Шууд энэ рүү ярил тэр найз охиныгаа хараад дурлцсан. Дурлсан яаж мэдгэж гин тэгээд? Ээж хэлсэн. За болж. За Эрдэм бэлгээ. Юу? Ээж нь миний үлгэр ярьдгүй ер нь чи юу гэж ядаж гин? Үлгэр ярьдаг гэж бодож. Ярьдаг гэж бодож байна уу? Ямар үлгэр ярьсан миний үд? Өнгөрөө шиг ярьж өгсөн үү? За өөр ямар үлгэр ярьж өгөө? Нөгөө бамбар үлгэр. Нөгөө Спайдерменыг ээж нь ярьсан юм уу? Минийхөө өөрөө хартсан юм уу? За Спайдермен гэж ямар амт юм бэ тий? Ямар Аалц. Юу эд юм бэ? Аалц. За яад энэ тэр аалц одоо? Торноосоо барьдаг. Торноосоо барьдаг аа. Тэгээ хайчдیں۔ Торноосоо барьчаад. Ингээд Тэ? Торноосоо барьж хаашаа явж гин? Тэр аалц. Нисэж гин үү? Яаж гин? Үсэрж гин үү? За тэгээ яаж байгаа? Яг гэж тэгээ үсрээд идэв тэр одоо. нөгөө тор нэгэн гадарга яваад байгаа. За тэгээд тэр чи гол нь одоо хоол олох гээд байгаа юм уу? Хүн аврах гээд байгаа юм уу? Хүн аврах гэдэг. За тэгээ аварч чадсан уу? Чадаагүй. Яагаад аварч чадсангүй тэр одоо? Нилээ муу байсан юм болов? Нөгөө муу хүнийг зогсоох гэсэн. Муу хүнийг яасан гинэ? Бүхэн хүнийг зогсоох гэсэн. Зогсоох гэсэн чинь болоогүй юу? За. Муу хүн гэж ямар хүн бэ тий? Хулгай хийдэг хүн. Хулгай хийдэг хүн гэж ямар хүн бэ тий? Нөгөө хулгайж байдаг байхгүй. Ямар хулгайч гэж хийм бэ үл мэдхээ. Хулгайч гэж юмнуудыг хулгайлж авч явдаг. Хулгайлж авч явна гэж яахыг хэлтэй? Харин ингээд одоо энэ таны утсаагаа зү. За. Тэр утас ингээд шууд ингээд шүүрээд ингээд аваад. Өөрөөр хэлбэл өөрийнх нь тэр эзнийх нь зөвшөөрлгүйгээр хүний имийг авахыг хэлнэ тий? Аваад яваад өгөх. Тий аваад яваад өгөх дахиж өгөхгүй байх хүнийг хулгай хийдэг гэдэг юм тийм үү? Тэгээд рафн гогод хулгайчийг бариад авчдаг. Тэгдэггүй яа. Тэр чи Спайдермен л тэгдэг штэ тий? Чи тийхүү бас тэгдэггүй. Ягаад? Айд юм уу эсвэл болоо? Миний цаг хулгайч хулгайлаад аваад авц. Юг? Нөгөө миний цуглуулсан саануудын үү? Хин аваа явчих миний үгийн. Нөгөө хулгайч. Хаанаас гараад ирв тэр хулгайч? Нөгөө алемын хулгайчийг тоглоо гэсэн чинь нөгөө хулгайчийн цонгоор үсдээ явцсан. Тэр эрэгтэй хүн байна уу? Эмэгтэй хүн байна уу? Хүүхэд байна уу? Эрэгтэй хүн. За, тэгээд яав. Тэгээ олдоогүй миний үгийн саанууд. Үгүй. Тэгээ одоо чи дахиад саа цуглуулж байгаа юу? Үгүй. Анаад
Манай надтай сагаа хуваасан. Өөрийнхөө анаа ийм сайн хөхд байж штэ тийм ээ. Миний анаатай хайртай юу? Хайртай. За болж тээ. Аавтай хайртай юу? Хайртай. Ээжтэй хайртай юу? Хайртай. Хинд нь хамгийн их хайртай? Аавда. За дараа нь болохоор хинд нь хайртай? Ээжтэй. Хамгийн сүүлд нь хинд нь хайртай? Адаатай. За болж байна. Аав нь одоо ямар ажил хийдэг ер нь? Нөгөө ажил. За тэр чи яадаг ажил вэ нөө? Компьютер дээр суудаг ажил үү? Эсвэл Компьютер нөгөө сандал дээр суугаад ажил хийдэг ажил. Сандал дээр суугаад ажиллаа хийдэг ажил байхгүй юу л мэдхээ? Чи тийм ажил мэдэх үү? За ээж нь ямар ажил хийдэг? Бас сандал дээр суугаад ажиллаа хийх үү? Зогсож байгаад ажил хийдэг хүн байна уу танаа гэрт? Байхгүй юу? Бүгдээрээ сандал дээр суугаад ажил хийдэг юм тий? За хэвдэж байгаад хийдэг хүн байна уу ажил? Үгүй. Эрдэн бэлгэл тэгдэг гэсэндээ. Эрдэн бэлэг хэвдэж байгаад ажил хийдэг л гэдэлээ. Үнэн үү? Би үгүй. Үгүй юу? За чи тэгээ том болоод ажил хийх юм уу ер нь? За ер нь ажил хийдэггүй дээ. Агуу том болоод ажил хийх үү? Хийдэггүй дээ. Хийхгүй юу? Яах юм? Тэгээд чинь цалин байхгүй, мөнгө байхгүй яаж амьдрах уу том болоод? Надад мөнгө байхгүй шүү дээ. Мөнгө томоо болоод одоо ингээд томоо үл мэдхээс том, ариуна ихчээс том өндөр болчих штэ. Манай гэж ариуна гэдэггүй шүү дээ. Бишээ бий байхгүй та ариуна. Ойлгосон уу? Надаас том болно гэж чи бодтоо. Чи надаас том болно эцтэй. Өндөр, ийм өндөр залуу болно эцтэй. Үгүй мүү? Нэрээ яаж мэдхтэй шээ сонин асуулт өгхийн тэ нарийн нэгч одоо. За би буучихлоо. Тэгвэл юу яа гурлаа? Тоотол идэх үү? Чи тоотол сурж гин үү ер нь? За аль нэг тоолоодох. Ингээ миний хуруунуудыг харж байгаа. Чанга. 1 2 3 4 5 6. За өөр. Болцсон уу? 1 2 3 4 5 Тэгээ 9 вэ байхгүй юу? Яа. 1 2 3 4 5 6. За 6. Энд ч одоо 3 настай үг чи нэг 6 хүртэл тоолоход 9 хүртэл тоолоход болно шүү дээ, тий? Тий. Би бол хүртэл тоол. Манай үйл мэдгч том ах болцсон 100 хүртэл тоолж байгаа шүү дээ, бүр айгу мундаг, тий? Тэгвэл нэг амтан нэрлэж идэг гурлаа. Хин хамгийн их амтан нэрлэх вэ гэд нэрлчих үү? За туула. Өөр ямар амтан байдаг лээ? Үхэр. Шувуу. Тэгээд Матар зүйтэй. Мор. Яма. Муур зүйтэй. Хонь. Эбэхэ. Тэмээ. Зүйтэй. Муур хэлзэн шүү дээ мэдхэ. Гахаа. Нөгөө яг и ха ха гэж мэдэж гин юм уу? Мор. Анаш гинэ. Ямар хэцүү амт хэлд юм бэ те? Ирвэс. Бар. Могой зүйтэй. Арслан. Зүйтэй. Нөгөө юу? Яага. Хоёлаа хамтдаа. Яма хэлсэн штэ. Тийм. Илжиг. Тэ? Илжиг. Азара. Яага нөгөө түрүү майг, юу лээ майг? Бабга. Тэмээ. Тийм хэлсэн. Дэж байгаа. Буучихгүй дэш үл битгэ. Үнэг. За зүйтэй. Байж л дээ эн чин. Чан зүйтэй. За нөгөө юу? Өнкрүш чи амтан мөн үү? Биш. Юу лээ өнкрүш чи? Бабахгүй. Тийштэй. Имээ өвөө хоёрын хийсэн бабахгүй. Яг дэлтэн чигтэй. Туула. Зүйтэй сайн байна. Өөрчилээ. Тэгээ байж байгаа. Нөгөө юу? Яг Болжмор болж гин зүйтэй. Тэр газар даар байдаг юу илээ те? Аалт болж гин. Өт зүйтэй өөр. Шаргал. Онц. Улаан шаргал. Гүтэ заавал улаан хараар нь дуудчихдаг юм шаргалж штэ өөр. Чигний. Чиг улаахаа. Зүйтэй. Энэ Ирвэхэ хэлчлөө хоёлаа. Хэлсэн штэ. Нөгөө нэг үсэрдэг яага үсэрдэг. Нөгөө түрээ. Бишээ тэр үсэрдэг бишээ нөгөө жижиг юм ногоон тэгээ ингээл зүлгэнээс зүлгэр үсрэх. Намгийн ногоо мэлхий яг зүйтэй царцсан. Нөгөө нэг яст Яст мэлхий. Йоо та нэр яста мундаг байна. Миний үчи ямар мундаг амтан мэддэм бэ? Амтан мэддэг эрдэн бэлэг гэж хэлмээр юм байна тийм ээ? Яста онц хөөхд байна миний үчи. 3 настай мөртлөөс яста онц. Танаа гэрээс юу н хамгийн мундаг амтан мэддэг хэн байна?
Би. Тийм баха. Танаа гэрээс хамгийн мундаг хоол иддэг хэн байна? Дөлгөнө. Дөлгөнө. Танаа гэрээс хамгийн их ажилсаг нь хэн байна? Танаа гэрээс хамгийн их залхуу нь хэн байна? Ээж. Танаа гэрээс хамгийн их ховдог нь хэн байна? Ховдог их хоол иддэг нь хэн бэ? Ана өнөрт хэлсэн штэ. Бэж танаа гэрээс хамгийн их эрт тосдог нь хэн бэ? Эрдэн бэлэг. Эрт тосдог нь эрдэн бэлэг гэж юу? Тийм үү? За, хамгийн орой босдог нь хэн бэ? Дөлгөнө. За. Яста сайн гэр бүл вэ шүү танаа гэр бүл чинь тийм ээ? Чи тэгээд дараа нь одоо дүүтэй болъё гэж бодож гин үү ер нь? Үгүй. Яагаад? Гоё штэ дүүтэй. Айлын баг. Тэ үл мэдхэ. Үгүй, айлын баг хахад айгүй гоё. Яагаад? Айгүй гоё ингээ эрхэллээ шүү. Чи тэгээд Харин айлын том нь айгүй муухай аав ээж нь тоохгүй. Харин баг айлын баг нь тоогоод. танах тэгээд байна уу? Айлын багал тоогод байна уу? Танад бас айлын бага тоож байна уу? Хэнийг тоож байна? Ээжигээ. Ээжигээ тоож байна. Тий зөв штэ тэр чи. Тэгээд одоо хоёул эрдэм бэлгийг айлын баг хэвээрээ байгаарай л гэх юм уу чи? Доороо нэг хоёр дүүтэй болороо энэ төр гэхгүй юу? Дахин ийм хөөрхөн жижигхэн эрдэм бэлэг шиг ийм хөөрхөн инээсэн ийм хөөлгөн нүдтэй хөөлгөн залуутай болохгүй бахтай эднийх вали тий хэлээр чи ээж авда заа юу? За. За одоо нөгөө ансгаа хэлье. Бид хоёр та чадах нь үгүй юу ер нь? Би ихлэ талах уу? За анхааралтай сонсож байгаараа та хоёр бороорсны эхлээд ихтэй найз нь таагаад минийхүү дараа нь шүү. Ягаад гэвэл дүү нэмчин заа юу. Бороорсны дараа нар гараад гэтэл тийм дарсан чинь нэх гой 7 өнгийн юу гарсан байна? Цалан. Зүйтэй. Дахиад чанга хэлдэ юу гинэ? Цалан. Оо анц хүүхэд яста мундаг. Сайн тааж ин те. За тэгвэл дараачих нь ингээд харанхуу болоод дэлхий дээр тэгсэн чинь тэнгэр дээр нэг юм гэрэлтж яхын тэр юу вэ? Нар. Харанхуу гадаа байхад шүн зүйтэй сайн би байна. яасан За тэг. Уян дэсийг их гэж болдгоо тэр вэ? Уян дэсийг их гэж болдгоо тэр вэ? Уян дээр сэгэ. Үгүй дэрс биш дэс. Дээс юм. Их гэж болдгоо дээс юм уу? Тэр юу вэ юм уу? Солонгол эзтэй. Зөв. Миний үчи солонго харсан уу? Хараа. Манай гэрийн хажуудыг солон гарсан. Тэгсэ чи яасан? Байна уу одоо? Үгүй. Байхгүй болцсон уу? Хайцсан тэр одоо? Гарчаа хаашаа алга болчт юм бол. Манай энэ яг эрдэн бэлэг яв гэлцсэн үгүй юу? Үгүй юу? Тэгвэл яасан? Эрдэн бэлгээс нуугдээ гэд нуугдсан байж тээ ер нь тийм үү? Нуугддсан байна л да. Солонгоч нь одоо л ойлголоо. Алга болдгүй юм биш тээ. За юу. Тийм. За байж. Одоо ганцхан би таавар таалгыг таяраар. За юу. Тэгтээ эхлээд эрдэн бэлэг таа. За ямар улирал байдаг вүлээ эрдэн бэлгээ? Өвөл тэгээд таавар тэгээд амар тэгээд зуны амнаас. Ястаа гоё тэр хамгийн сүүлчийнх нь их гоё улирал байна те зуны амралт гэдэг улирал. Тийм үү? Чамд хамгийн дуртай улирал нь ямар улирал вэ? Хавар яагаад? Дувал. Гоё яагаад хавар яадаг лээ үл мэдхээ. Яагаад ингээл бүх юм дэлгэрээл те? Ингээл гоё ногоорол тэгэл ингээ жижиг бороорол тэгснэ яргүй гарч ирээл. Тэгээд гоё Дулаахан болоо. болоод Тэгдэг те. Тэгтээ чамд зуны амралт гэдэг улирал гоё юм биш үү? Эрдэн бэлгээ. надад зуны амралт гэдэг үсрэл тавигт гүрдээ. Хинт таалагдж байна. Тэгээд зуны амралтаар хилэн цайд хийх нь надад таалагддаг. Юу хийх нэ? Хилэн цайд хийх нь. Цайз хийх нь үү? Хилэн цайд хийх. Илсэн цайз уу? Чи хаан тийм илсэн цайз хийдэ? Нөгөө зуны амралтаар хилэн цайд хийдэг. Хаан хийдэ? Гэртээ юу гадаа юу? Зуны амралтаар хилэн цайд хийдэг. За. Хаан чамаагүй л хийдэм байх тийм үү? Зуны амралтаар л хийдэм байх штэ. Чи ганцаараа хийчдэм үү илсэн цайзыг? Анаадаг хийж. Таар хоёлоо хийчдэм үү? Цайз гэж юу гэдэг вэ? Мэдхэ чи мэдэх үү? Илсэн цайз гэж. Юу гэдэм бэ илсэн цайз гэж?
Нөгөө хааны ордон. Тэр хааны ордон байхгүй юу? Хаан гэдэг чи ямар хүн байдаг вүлээ? Ямар хүн байдаг вүлээ хаан гэдэг чинь? Нөгөө ноён. Ноён байдаг ааха. А тэр чи ганцаараа байдаг үлээ эсвэл бас эхнэр нь байд юм уу? Тэгээд бас гүнж. Гүнж байдаг. Яг үнэн хүүхэд нь байд юм байна те охин нь. Хүүн байвал хин гэж нэрлэх үү? Ханхүү гэдэг үстэй. Ханхүү. Тий эхнэрийн хин гэдэг үлээ? Хатан гэдэг штэ. Яа чи яхан том болоод хаан болох юм уу шиг? Гой цайцтай гой те. Үгүй юу? Нөгөө машин барьдаггүй. Чи машин барьдаг хүн болох юм уу? За ямар машин барих уу? Уралдааны машин. Уралдааны машин ч та хамгийн гоё хурдан да тийм үү? Тийм. За тэгээд хин хамгийн түрүүнд давчих чинь гэсэн чинь эрдэн бэлэг хэвээр гэл те. Хамгийн түрүүнд төрүүлээл. Дадан гэл алтан медаль аваал те. Яа, тэгээд төрүүлэх юм уу чи? За тэгээд чи шагналаа авчаад тэгээд битүүрийг дуудаарай заа юу. За тэгээд гурлаа гоё ингэ тэмдэглэе шүү заа юу. Ура манай эрдэн бэлэг алтан медаль авсан да гэд хэлье шүү заа юу. За. Баярлалаа дүүдээ нэвтрүүлэгт оролцсон заа юу. Чи мундаг байсан шүү. За чи хэдэн настай хэлээ? 3 настай юм мунд. Арай дууд уулчих юм биш вэ? Гуруулаа нэг дууд уулах уу яах вэ? Наачхан манад хоёроо тагли аавэ жирээ энэ биш үгүй. Үчи танаа доо яг үдэр гамдтай хүн тогтоом яг. Ястаа гоё дуу. Энд чи яадаг үгэлдэг дуу юм уу? Яадаг дуу вэ? Маму нашир дуу. Маму нашир дуу. Ястаа амар. Тэр дуугүй шүү дээ ингэдэм биш. Маму нашир дуу гэж хэлдэм байх тий. За дахиад дахиулчих ойлоо нэг дуулуулчих дахиад. Маму нашир мангадрлаа тагли аавэ жирээ энэ гомдөө. Аваа үгүй танаа доо яг үдэр гамдтай хүн тогтоом. Яа. Ястаа гоё монтог хөөхд байна. Маму нашир гэдэг дуу. За хоёул дүүгээ танилцуул хин гэдэг залуутай яа. 3 настай эрдэм. Ста мундаг байлаа тий манай эрдэм билэг жоохон мөртлөөсөн ямар мундаг юм бэ тий. За хоёул тэгээд ямар тгий. Батоси зарим ягчнаас нь гоё зарим бэлэглээ. Only one бүгдийг нэг даруус гэр аху бараг бооны төвийн дэлгүүрээс та туран бэлэг өгье. За ойлгосноо. За гурлаа хүүхдэдээ баяртай гэж хэлье заа юу. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Баяртай.